Энэ аппликейшн маань болохоор fake API гээд тэндээс болохоор ингээд бүтээгдэхүүнийн мэдээллүүдийг ингээд аваад дээр гаргаж байгаа. За тэгээд одоохондоо болохоор томоо гэсэн хэрэглэгчээр тэмдэрсэн байгаа. За тэгээд энэ дээр бүтээгдэхүүн дээр дарах юм бол ингээд өмнө гэсэн хэрэглэгчүүдийн ингээд сэтгэлдлүүд бүтээгдэхүүний сэтгэлдлүүд гарч ирнэ. За тэгээд өөрөө бас илтээж болно. Ингээд томоо төр хөрхөн байсан гэдээ үлдчихсэн байна. За тэгээд дээр маань болохоор юу яа гарцгаад болохоор ингээд бүтээгдэхүүн сахисалж болохгүй. За логин хийх хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг апийнхаа бүртгэл тэгээд нэвтрэх хэсгийг болохоор Firebase-ийн authentication ашигласан байгаа. За тэгээд энэ дээр эхлээд хэрэглэгч бүртгүүлж цэцгэе. За энэ дээр болохоор энэ дээр маань бол сая шинээр ануу гэж үүсэж байгаа. Authentication дээр маань болохоор хэрэглэгч ингээд үүсчихнэ гэсэн үг. За тийм гутаа одоо энэ дээр түрүүний томоогийн бичсэн сэтгэлдлүүд нь ингээд байж байгаа. За сэтгэгдэл хэсэг маань болохоор энэ Firestore-ийнхоо comments дотор байгаа. За тэгээд энэ хэрэглэгчдийн бичсэн сэтгэлдлүүд энэ user ID-гаа харагдан. За саяхан шинээр үүссэн хэрэглэгч болохоор одоохондоо ингээд хэрэглэгчийн юу энэ дээр л харагдахгүй байгаа. За энэ дээр хэдүүлээ сайхан биччихье. За тэгэхээр энэ дээр сая шинээр энэ хэрэглэгчийн маань сэтгэл үүсэж байна гэсэн үг. За энэ дээр ануу гэсэн хэрэглэгч нэг ID-тай продакт дээр талтаагүй гэсэн сэтгэл үүссэн байна гэж ингээ харах боломжтой. За одоо энэ карт хэсэг дээр нь юм чартгаа. За энэ бүгжийг гэж ботход маань юу байлаа? Энэ юус дотор нь хэрэглэгчийн маань ингээд зэгсэлсэн бүтээгдэхүүнүүд маань харагдана гэсэн үг. За одоо энэ нэмгийг зэгслээ гэхэд 8 гэдэг нэрэнд гараад ирж байна. За тэгээд руугаа ороод бид нэмж болно. За энийг ингээд хийчих юм бол энэ дэндс маань ингээ хасагдчихна. За тэгээд дараа нь favorites руугаа оръё. Тэгээд нэг бүтээгдэхүүн аваад ороод ирсэн байгаа. Ингээд right-тэй энэ бүтээгдэхүүн дээр нарсан байна. Ингээд нарчих юм бол ингээд тусчдаг юм байгаа. Тэгээд үүнд бол энэ сэтгэл бичиж болж байгаа, сэтгэлээ харж болж байгаа. API-аар ингээд бүтээгдэхүүнээ ингээд тавьсан байгаа. API-аас авч байгаа. За тэгээд одоо notification хэдүүлээ харцгаая. Notification харахтаа тэгээд энэ нэвтэрсэн хэрэглэгчийнхээ окныг авчаад тэгээд messaging руугаа ороод энэ өмнө явуулсан notification-ууд байна. Шин дээр зарлаа.
Төрөний тогтноо тэгж чаад за саягээд өчлөө. За тэгээд явуулахад жоохон лейчхий байгаад location гараад ирнэ. Энд дээр нь Flutter маань icon гарч ирээд location маань гараад ирж байгаа. Энэ жоохон уншаад байгаа. Тэр оронд нь л кодуудаа тайлбарлчихъя. За манай provider дээр болохоор ерөнхийдөө бол Firebase-тэй холбоотой ихэнх кодууд маань байгаа гэж хэлжүүлнэ. За одоо энэ ихний энэ дээр бол save token гэж энэ түрүүний нөгөө notification хата хэрэглэгчийн токен үсгээд тухайн хэрэглэгчийн токеноор нь одоо тэр гар утас руу ингээд notification илгээдэг байгаа. Энэ дээр маань бол хэрэглэгч маань төвшөрсөн байх хэвээр, токен авсан байх хэвээр. Тийм байх юм бол тухайн хэрэглэгчийн токеноор нь user ID-г аваад тэгээд ингээд хадгалаад авчиж байгаа. Ерөнхийдөө тэр ерөнхийдөө токеноо хадгалж авна гэсэн үг түрүүний энэ Firebase рүүгээ Firestore дотроо энэ нөгөө tokens гэдэг энэ дээр за манай notification бол ирчлээ. За алзуу гээд амжаад аваарай гэсэн notification маань ирсэн байна. Ингээ орох юм бол application гараад ирж байгаа. За тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг автостейт харагдаж байна. За энэ дээр нөгөө хэрэглэгч маань нэвтэрсэн байна уу, үгүй байна уу гэдгийг хөргөд бол харуулж өгдөг. За тэгээд энэ дээр user changes гэдэг энэ дээр маань болохоор нөгөө хэрэглэгч нэвтэрсэн тохиолдолд login маань true болоод тэгээд хэрэглэгч Firebase дээр user-ийг ингээд аваад явна гэсэн үг. За тэгээд нэвтрэх байх юм бол false байна. Тэгээд sign out хийчих юм бол нэвтэрсэн гэдгийг false болгоод Firebase дээрээс ямар нэг нэвтэрсэн хэрэглэгч байхгүй. За тийм утаа нэг бас ингээд харагдах энэ нөгөө картны хэсэг маань бас харагдахгүй гэсэн үг. За дараа нь ингээд add cart item гэж энэ болохоор нөгөө одоо карт руугаа юуг нэмж байгаа шүү дээ. Энийг бол хийхдээ эхлээд бол заавал хэрэглэгч нэвтэрсэн байх хэвээр. Тэгээд нэвтэрсэн тохиолдолд бол Firebase доорлогоо ингээд ерөөхдөө бол нэмнэ гэсэн үг. Одоо cards гэсэн collection дотор нь тухайн хэрэглэгчийн user ID-аар нь documentation нэмээд за тэгээд тэр дотор нь дахиад ийм items үүсгээд тэн дээр нь бол item-уудаа нэмээ явчихна. За тэгээд тухайн бараа маань энэ cards дотор маань одоо цагс дотор маань байх юм бол тоон нэмэгдэнэ. Хэрвээ байхгүй бол шинээр нэмэгдэнэ гэсэн үг. За энэ дээр бас нөгөө нэг тухайн барааныхаа тоог нэмэх хасах үйлдэлүүд бол энэ дээр байна. За мөн таалагдсан хэсэг маань бас адилхан яг хэрэглэгч нэвтэрсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн юугээр Firebase-ийн Firestore дээр нь collection favorites гэсэн collection дотор тухайн нэвтэрсэн хэрэглэгчийн user ID дээр нь документ өгсгээд тэгээд items-аа ингээд нэмээ явуулдаг. За тэгээд хэрвээ тухайн бараа маань favorites дотор байх юм бол дахиж ингээд үрт тарсан тохиолдолд тэрнээсээ ингээд хасч чана. Хэрвээ байхгүй тохиолдол болохоор шинээр нэмнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр comment хэсэг маань одоо харагдана гэсэн үг. Тэгээд энэ comment хэсгийг бол ерөнхийдөө бол одоо comment дээр нь ямар одоо энэ нөгөө comment одоо энэ хэсэг баггүй юу? Firestore дээрх энэ comment маань л гэсэн үг л дээ ерөөдөө. Энэ маань ингээд comments дотор маань user ID дээр нь ингээд комментүүд өгсгээд тэн дотор нь ингээд product ID дээр нь тэгээд хэн бичсэн юу гэж коммент бичсэн ямар энэ дээр product дээр бичсэн гэж юу тэр маань ингээд харагдчихна. За коммент нэмэхдээ энэ хэсэг нь маань болохоор коммент нь харагдах хэсэг. За энэ маань болохоор коммент нэмэх хэсэг байгаа. За тэгээд main дээр маань болохоор за энэ дээр ингээд Firebase асааж чинь одоогийнхоо